За би энэ үг хэлж байгаа намын дарга нартаа бол санал нэг байна. Нэгдүгээр би номтой хоёртой санал нэг байна. Гантөмөртөө санал нэг байна. Ер нь ингээд нөгөө хуурах ажиллагаа байнга явдаг учраас нэгэндээ ингээд нөгөө итгэхгүй болчиход байгаа юм л да. Тэгэхээр энэ агуулгаараа нөгөө эр хүн хэлсэндээ гэл та нар улс төрийг эр хүн эрчүүдэл хийдэг юм шиг бас ийм ойлголт төрүүлж болохгүй. Ер нь хэлсэн ярьсандаа байх хэрэгтэй. Би зүгээр нэг юм бас залруулж хэлэх гээд байгаа юм нь юу вэ гэхлээр за нэгдүгээр нөгөө үндсэн хуулийн цэцгийн сая ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой энэ хоногийн асуудлаар 7 юу 10 уу гэд үндсэн хууль болон дэгийн хуулийн зөрчилтэй холбоотой бямц цогт сайдыг тухайн үед одоо ажлын хэсгийг ахалсан гэж хэлсэн. Тэгээд би энийг одоо залруулж хэлэх ёстой. Энэ бол одоо бямц цогт гишүүн ахлаагүй гэдгийг бол би энэ залруулж хэлье. За учир нь гэвэл нь 2020 оны 4 сарын 24-ний өдөр Лүндэ Жанцсан гишүүд нарын 8 гишүүн одоо тус хуулиудыг өргөн барьж за Мөнхбат гишүүнтэй гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 4 сарын 28-ны өдөр 2020 оны 4 сарын 28-ны өдөр Улсын их хурлын 5 дугаар тогтоолоор одоо бас зохион томилогдож ингээд энэ одоо хуулиуд 20 оны 5 сарын 19-ний өдөр батлагдсан байт юм аа. Тэгэхээр яг энэ 20 оны 5 сард батлагдсан энэ хуулиудаар тухайн одоо Улсын их хурлын даргыг ямар нэгэн одоо асуулт саналгүйгээр шууд одоо олонхоор сонгох гэсэн ийм өөрчлөлтийг 20 онд одоо бас хийсэн байт юм аа. Тэгэхээр энэ бол ойрын асуудал бол биш. 20 онд одоо бас энэ хуулийн өөрчлөлтийг хийсэн гэдгийг цохон тэмдэглэе. Тэгэхээр би бас үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь гишүүд бас хуулиа сайн уншиж нөгөө сайн цаад агуулгаар нь бусад одоо харилцаа холбоог нь харахгүйгээр л ингээ батлаад явцдаг нь өөрөө эргэл нөгөө энэ улс төрийн шахалт улс төрийн нөхцөл байдлууд байдаг байх л та. Тэгэхээр энэ агуулгаараа энэ хуулийг бол дэмжиж байгаа. Энийг гэхдээ бас шууд одоо маш яаралтайгаар өнөө маргаашгүй батлана гэдэг нь бол өөрөө бас алдаа дутагдaltaа гарчиж магадгүй гэсэн ийм зовнил бол байгаа. Тэгэхээр нэгдүгээрт яг энэ улсын их хурлын бид нар чинь парламентын засаглалыг л одоо бэхжүүлэх гээд байгаа гэдэг энэ чин хүсэлтэй байгаа гэдэг дээр бол бид нар одоо Тэмүүжин гишүүнтэй бол би одоо үүн дээр байнга санал нийлж ингэж явдгаа. Тэгээд энэ хуулийг улсын их хурлын тухай хуулийн дээр 11-ийн 1 дээр нь олон их хурлын даргад нэр дэвшүүлнэ гэж одоо өөрчлөлт найруулсан байна. За улсын их хурлын дэгийн тухай хуулийн дээр нь болохоор 10 дугаар 19-ийн 1 дээр улсын их хурлын тухай хуулийн 10 дугаар зүйл заасны дагуу олон улсын их хурлын даргад нэр дэвшүүлнэ гэдэг ингээд хаацсан байгаад байгаа байхгүй. Өмнөх одоогийн байгаа зохицуулт нь өөрөө юу юм бэ гэхлээр за олонх нэр дэвшүүлнэ. За хэрэгцээ олонх одоо бүрдэж чадаагүй болвол одоо эвсэл дэвшүүлнэ. Бүр одоо болохгүй бол гээд одоо ийм олон гарцуудтай байгаад байгаа. Тэгэхээр энэ агуулгаараа зөвхөн одоо олонх дэвшүүлнэ гэдэг ингээд орхичихлаар цаашдаа парламентын засаг за ингээл одоо бид нар ингээл маш их тэмцэлтэй, маш их одоо хэрүүлтэй ийм байгаа цагт намуудын нэр хүнд ч гэсэн ер нь бол унаад байгаа. Цаашдаа яг одоо 126 гишүүнтэй 64 гишүүнтэй нэг нам одоо шууд олонхыг бүрдүүлж чадахгүй байвал яах вэ гэдэг энэ агуулгууд чинь яг энэ хуулийн өөрчлөлтөөр бол бас орхигдсон байх шүү гэдгийг сануулъя. Дараад нь одоо хуулиараа эвсэл байгуулагдвал эсвэл одоо яах вэ гэдэг агуулгууд орхигдоод улсын их хурлын дарга дэвшүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэхвээ. Нэг. За хоёр дахь нь болохоор ерөнхий сайдыг бол бид нар хуралдаанд оролцсон гишүүдийнхаа олонхоор сонгочдөг. Огцруулахдаа нийт гишүүдийн олонхоор гэтэл одоо улсын их хурлын даргыгаа бол эсрэгээрээ гишүүдийн олонхоор одоо томилох гэдэг нь бол за Батнайрамд гишүүн